За төрсөн сэтгэгдэл ямар байна? Чамаас боллоо. Нилээд алхах чинь ерөөсөө ингэж алхдгүй төрлийн хүн болохоор Бид нар төрлөө. Төрсөс одоо дахиад төрсөрл явж байна. Төөрсөөрл шүн болцсон байхад ингээд төөрцөн явж байна. Хармхан зөө болоод өнгөө хачин зангич чин би агсангүй. За өглөөний мэнд. За бид өнөөдөр Далин хотын аялал танилцаа явж байна. За хот нь нэлээд юм өвөрмөц юутай юм байна. Барилгуудтай. Одоо ингээд миний яг энэ ард харагдж байгаа хэсэг болохоор одоо өндөр том барилга. Тэгэнгүүт ийшээгээ болохоор ингээд хуучны юм Европын маягийн стилийн юм барилгууд байдсан байна. За өнөөдөр бол бид хотын аялал, Венецийн гудамжийн усан аялал. За тэгээд шөнийн гудамж, шопинг гэсэн тиймэрхүү чиглэлээр явах юм байна. Ингээд Далин хоттойгоо сайхан танилцъя. За энэ нөгөө нэг завар явдаг юм авсан хотны юм байна. Далин хот нь өөрөө 7.5 сая хүн амтай. Энэ бас нэлээд том. Өргөөшөө 100 км, уртаашаа 120 км урттай ийм том хот байна. Далайн эрэг дагуу 1890 онд Японы мэдлэлд бас нэг 5-10 жилийн хугацаатай очсон байт юм байлээ. Тэгээд эргээд Оросын мэдлэлд ороод, буцаад Японы мэдлэлд ороод хамгийн сүүлд 1945 онд Хятадынхаа яг үндсэн мэдлэлтэй очсон байт юм байлээ. Нэлээд эзлэгдсэн колоничлалт байсан тийм улс байт юм билээ. За өглөөнийхөө нойрыг сэргээх санаатай нэг юм кофе авчлаа. Тэгсэн кофе авч явах хооронд байдгүй нөгөө хүмүүс маань төрүүлээ явчихсан. Одоо ингээд ганцаараа үлдсэн яхаа мэдэхгүй. Хаашаа явахаа мэдэхгүй. Ер нь энэ одоо нэлээ төөрөх маягтай хэд төрлөө шүү бас. Хоцорсноосоо болоод хүмүүс зарим нэгний өрөнд ороод нэлээд бас паянтай явж байна. Бид эхний өдрөө төөрөөд нөгөө амтны өрөөлөн дотроо төөрөөд бүр. За төрсөн сэтгэгдэл ямар байна? Чамаас боллоо. Мэдгүй хаана яваад байгаа мэдхээ болчлоо бүр. Нилээд алхах чинь ерөөсөө ингэж алхдгүй төрлийн хүн болохоор Бид нар төрлөө. Төрсөс одоо дахиад төрсөрл явж байна. Уул нь очих газар тэр нэг юуны доор авах хэрэгтэй гэсэн чинь дэш өгсөд яс гайхаал энэ. За тэгэл нэг өдөр очдөг бах та. Нилээд хэдэн цаг буруу газраар яваад. Тэгээ сүүлдээ нөгөө хөтөч рүүгээ ви чатаар залгажиж ирж авсан бид хэдийг олон хаалгатай. Тэгээ бид хэд орж ирсэн хаалгаараа биш буруу талынхаа хаалгаар буруу хаалгаар нь гарч яваад бүр гадагшаа гараад тэр чигтээ баахан цаашаагаа явсаар байгаа төөрөөд нэлээд олон цаг төрсөн. Тэр өдөр бас их ядарсан. Тэгээ өнөөдөр бас дахиад кофе авч жагаад хоцорчлоо. Одоо тэгээ дахиад бас араас нь залгаал ирээд аваараа гэх бах та. За энд дэлхийд ерөөсө хоёрхан газар болдог тийм чуулга уулзалтай. Нэг нь бас яг энэ Далин хотод болдсон байна. Өглөөний мэд. Сайн мэцэн өглөөний мэд үргээ тэгээд дэлгүүрийн гадаа ирсэн байна. Тэгээд салга царайлаад өсгөдөө готлон өмсөд байсан. Үнэхээр тэнэг байлаа.
Тэгээ болондоо эмэгтэй манай ээж хэлчихсэн аахгүй юу? Наа жоохон байхад миний гутал таарахгүй наадан болоод тэгээ ээж ингээд эмэгтэй хүн гоё харагдахын тулд ингээд зовх хэрэгтэй гэдгийгсэн. Тэгээд миний багт зуудлыг над руу чигчээ өсчихсэн. Тэр ишгээл гүрий да. Good morning. Ой хөл болгоод амар хэцүү байна. Алхаа. Харин хөл булгарцсан. Яалгцсан. Тэгээ мөр түлэгдсэн. Ер нь айгүй хэцүү байна алхахад. Гэтэ гоё байна. Гэтэ гоё байна. Аа. За энэ бас энэ далианы нэг юм өвөрмөц юм юунууд байд юм байна. 25% алт мөнгө зис ингээд нийлээд юм холилдсон юм. Далианчууд өөрсдөө энийгээ бол их эрхмэлдэг гинэ. Тэгээ үнэм аюулгүй боломжийн. Одоо жишээлбэл энэ богооч могоочнууд нь 390 ён гэж байна. Арико сая худалдаа авах гэсэн тий. Тэгсэн. Би сая байгалийн суг гэдгээс наасан. Тэгээд дотор үрж үзээд тэгээ гаран дээр ингээд ийм цагаан юм гарч ирэх юм бол ориг байдаг гинэ. Тэгээд би сая авсан. Тэгээд дээрээс нь бас юм судалтай маш гоё цагаар болдог хэлсэн судс муц алга болгодог нүрийг ингээд тийчгтэн гоё толгоор олгодог гэж тэгж байна. Тэгэхээр сая 100 авчлаа. Ямар ч гэсэн нэрийг Хүлээ харуулчих. За. ээжтэй нэг нөгөө хатан ээжтэй нэг нөгөө өөрөө нэг хэлсэн юм маска. За энэ ягаан алтын эндээс ингэж гаргаж авдаг гинэ. Rose gold нь биш юм уу те? Одоо эдгээр бол rose gold авчиж байгаа. За. Тэд нар ч болохоор алтны орцонд баг. Тэгээд илүү шармал болчихж байгаа байхгүй юу? Тийм энэ болохоор хэдөө нас гэдэг үү? Энэ болохоор нэг 35 орчим болоод дээш чинь. Тэр чинь 20 орчим. Тэгээд дэсний агуулмж нь баг болохоор арай нэг тийм зөөлөн гээд мөнгөний агуулмж нь бас их баг шиг байна тийм. За Далиан хотод ер нь жилд 10 сая гаруй жолчид ирдэг гэж байна. За тэрний ер нь бараг 50% нь Оросууд гэж байна шүү. Яагаад гэвэл энэ нөгөө нэг Оросын колонд маш олон жил болсон болохоор тийм юу байд юм байна. Оросууд ихтэй байд юм байна. Манай эрэгтэй өтч чин зэрэг Нааса мэцгэнэ. Далианы үзэсгэлэнт одоо хотыг үзэж сонирхоод Азийн Парис төрээд байж байгаа хос одож байх шиг байна. Ах дүүс өдж байх шиг байна. Их гоё мэдрэмж авч байгаа хаа гэж бодоод байна шүү дээ. Тийм үү? хөтөч ер нь хэдэн жил хийж байгаа гэлээ? Хөтөч одоо 2 дахь жилдээ хийж. 2 дахь жилдээ. Тийм. Аялал жаваа монголчуудаа бас ингээд хөтөч хийж байгаа юм чинь хандаж хэлвэл ер нь юу хэлмээр байна, юу зөвлөмөр байна? За нэгт бид нэр одоо хүний нутагт явж байгаа. Тийм учраас нэрээ хийчих хэрэгтэй. Манай Монгол аялагчид соёлтой боловсон бас цагаа маш сайн баримтлаа тий. Тэгээд Монгол гэдгээрээ бахархаараа одоо болов ингээд бүр туг муг авч яваа тий. Энд тэнд ингээд гоё далбаагаад мандуулаад ингээд их орноо сурчлаад яваад их гоё гэж хувьдаа боддоо шүү дээ. Тийм байна тий. За баярлалаа. За манай хөтөчдөө. За сайн байна уу? Хөтөч идэг. Далианыхаа далианд сурдаг тий. Тийм далианд сурдаг. За. Сая төгссөн гоё яана. Дөнгөж сая л төгслөө. Амьдрал одоо ингээ хөл алтлаа. Жоо амьдрал яг эхлээл шууд амьдралаа орч жоох хэцүү биш. Өглөөс ирж мэрх гээл. За энэ газар маань болохоор зэрэг хайжин гэдэг. Энэ болохоор далаад орох хавцал эсвэл далайн аялгау гэж нэрлэгддэг ийм цэцэрлэг түрээлэн байна. Тэр парк дээр нэг энэ юмыг амар хүмүүс идэж байгаа юм. Идэж үзүүлээд муухайсан ч хамаагүй тэл гэж бодоод нэг удамсны л нэг юм идэж байсан. За 8 жил шиг байна тий. Хамтгаа идэж байгаа. Энэ дээрээс бүр амар ингээ перс ногоо могоо асцсан байгаад тэгээд ихээр нь амар халуун ногоотой жоохон эвгүй ээж магадгүй гэдгсэн чинь хараа амар гоо амт юм байна. Туршиж үзээд гудамжны хоол идээд үзээрэй гэхэд зүгээр за явах гизэн өвчнөсөнд нэг сүртөө өвдөхгүй байлгүй тэгээд дараа нь ингээ дурсахад өрн болохгүй байдаг. Аялахад бол хооллохгүй байдаг. За. Бас энэ гудамжны нэг юм зайц авлаа. Тэгээд махны агуулмж их багтаа тэнгүүтээ нэг шар буурцагны агуулмж нэг өндөр байдаг гинэ. Тэгээд ийм зайц бас идэж үзэх чинь шүү.
Намт нь аягүй дажгүй мэн. За бид одоо ингээд дээш нь уул руу нөхсөж байна. Өнөөдөр ийм айгүйх манан буусан байна. Гоё. Байгаль нь бас гоё юм аа. Ялчвал нөө далайн иргэн чигшил өндөртэй орон болохоор ингээд мод бут ихтэй. Тэгээд ийм сарна марна ургадаг их моднууд ихтэй юм байлээ. Энд бас нэг юм төрлийн сарна ургасан байна. Энд ч одоо ямар сарна гэдэг үлээ. Ийм сарнаанууд ургадаг их модтой юм байлээ. За дээшээгээ өсөө явж байна. Ийм тэгээ ийм яг уул руугаа дээшээгээ өсөх замдаа ингээд хадан дээр нь янз бүрийн далайн амьтдыг ингээд хийгээд өгсөн юм байна. Тэгээд яг энэ дээрээсээ ингээд доошогоо уруудахаар уг нь өнөөдөр манан буугааг өсөн бол энэ доошогоо шууд далайн харагддаг юм байна. Тэгээд дээрээсээ доошогоо уруудангууд яг энэ далаараа орж байгаа юм шиг юм мэдрэмжийг төрүүлдэг гэж байна. Гэтэ ер нь их гоё юм байна. Энэ ингээд хийсэн байгаа. Энэ хадан дээр өнөд нь баримлууд нь их гоё. Яг далаа дотор явж байгаа юм шиг тийм мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Дээрээс нь ингээд цаахан энэ айгүйх манан бууцсан, айгүй чиглэг агаартай. Тэгээд ийм гоё сэвэлдсэн салхитай. Байгаль бол үнэхээр гоё юм байна. Ярих юм алга. За бид дээр нь гараад ирлээ. Энд нь ингээд нэг юм 3 юм анаашны баримлууд юм байна. Яг бодит анаашны өндрөөр хийсэн, хэмжээгээр нь хийсэн юм анааш байт юм байна. За тэгээ ууг нь бол юу байсан бол эндээс их доошоогоо далаа нэг гоё харагддаг гэж байна. Өнөөдөр тэгээ манантай байгаа болохоор далаа ерөөсөө харагдахгүй байна. Тэг ингээд анааштайгаа нэг 6 татгалч тийм үү? Манай автобус хоцорсон хүмүүс зарим авч өгөх шийдэлтэй байгаа. Одоо хоёр маань хоцорсон байна. Тэгээд зарим авах болж байна. Бид нар бас нэг зарим өрөнд орсон тийм. Одоо тэг авч өгнө дөө. Мөнхөд бата ойрын байсаа чи явсан өчөө ягаад ч юм бэ сэтгэл хоногшоо яруухан дурсан чи тодорно Чонхон талбайхаа энд хүндэт харуулгын хөшөөн дээр ирсэн байна. За энэ хөшөө ямар очтой хөшөө вэ гэвэл энэ хүндэт харуул нь болохоор эмэгтэй хүндэт харуул юм байна. Хуучин бол нөгөө эмэгтэйчүүдийн хөлийг давстаа усанд хатаагаа зүхтаалахгүй гэдэг байсан тэр үеийг одоо халаад тэрийг халсан шүү. Бид нар эмэгтэйчүүдтэйгээ хүндэлдэг, дээдлдэг болсон шүү гэдгийг илэрхийлж ийм эмэгтэй хүндэт харуулын ийм хөшөөг бас хийсэн байт юм байна. За одоо хэдүүлээ ийшээ болохоор мянган хөлийн одоо мөр гэдэг ийм Далийн хотын бас ийм алдартай түүхэн бас ийм дурсгал газар дээр ирсэн байна. За бид мянган хөлнийхөө одоо мөрнийхөө дурсгал хөшөн дээр ирсэн байна. За энэ хэсэг бол тэр нөгөө нэг шувуун хөл тэгээд шувуун хөл эмхтэй гэдэг тэр хүний мөр юм байна. За яагаад ингэж байгаа ийм болгодог байсан бэ гэх юм бол хол газар зүхтааж чадахгүй болгохын тулд ингэж давстаа усанд хөлийг нь сойгоод тэгээд ингэж одоо жижигхэн болгодог байсан юм байна. За тэгээд энэ нь болохоор 1899 оноос 1999 оны хооронд төрсөн Далианы яг үндсэн мянган иргэний хөлийн мөрийг авч энэхүү дурсгал газрыг бий болгосон юм байна. Их сонирхолтой юм байна. Ийм жижигхэн эмэгтэй хүний хөл гэхээр маш жижигхэн юм байна. Эндээс ингээд ийшээ тэгээ ингээд мянган хүний мөр байна да. Бас их сонирхолтой юм дурсгал газар байна. За энэ ингээд мянган хөлийнхөө мөрөөс ингээд залгаад энэ цаана харагдж байгаа энэхүү хөшөө болвол дэлгэсэн ном гэдэг нэртэй хөшөө юм байна. За тэгээд энэ чунхаа талбай нь болохоор юу юм бэ шүү? Хонконгийг Английн колоничлолоос чөлөөлсөн 100 жилийн ойд
зориулж энэхүү талбайг бий болгосон юм байна. Гэхдээ хамгийн гол нь хаягдсан хог хаягдлыг дахин боловсруулж энийг хийсэн гэдэг бол бас их сонирхолтой зүйл байгаад байгаа. Бид одоо яг энэ нэг Далин хотын далаа дээгүүр тавьсан гүүрний урдлын гэрлэн шоуг үзэж байна. Бас үнэхээр гоё юм байна. Тэгээд энэ хятадуудын бас нэг энэ хүний анхаарлыг татаж болох ийм жижиг юмнуудаар маш олон ийм гоё хүний анхаарал татдаг юмнуудыг бас хийсэн нь энэ Далин хотод хийсэн нь бас таалагдлаа. Үнэхээр бас өвөрмөц шийдлүүдийг гаргасан байна. Одоо ингээд энэ далаа дээр явж байгаа энэ гүүрээр нэгт ингээ хотынхоо төвжирлийг шийдсэн. Хоёр дахь юм бол жуулчдыг ингээ татах юм гэрлэн үзүүлбэр үзүүлдэг энэ гүүрэн дээрээсээ. Тэгэхээр бас их олон талын шидтэй гүүр байна. Nice. Манайхан ч гэсэн бас янз бүрийн бүтээн байгуулалт хийхдээ иймэрхүү жижиг сажиг хүмүүсийн анхаарлыг татахоц шийдлүүдийг бас шигээгээд өгвөл зүгээр юм байна гэж бодлоо. Үнэхээр гоё юм. Гоё юм. За гэрлэн шоугаа үзцгээе. Ci avsıngue Murudur Durdur çağırsa Setirdimin Muhim Konular Arlaçı зоо